хэд хэдэн газраар явангаа дахиад хэд хэдэн чуулгантай уулзаад ингээ явж байхдаа миний бас нэг жижигхэн ажигласан зүйл юу гэхээр ер нь сүүлийн үед ялангуяа хотын чуулганууд тун их завгүй амьдрал дотор ороод ирэхээр зөвхөн нэм гарагийн хүмүүс болж байна. Зөвхөн яг нэм гарагийн хүмүүс болж байна. Тэгээ нэм гараг цуглаанаа тараа явахдаа дараагийн нэм гарагт болцъя гэдэг. Бүр ингээд тэр нь амьдралын хэм маяг, зуршил, ойлголт болчихсон. Итгэж хүний юмдаа цуглаанд явах хэрэгтэй. Гэтэ дараагийн нэм гарагт очино. Энэ буруу юм байхгүй л дээ. Гэтэ энэ нь буруу юм байна. Энэ яг юунд хүрээд байна гэхээр Монгол чуулган хүчгүй байна гэсэн үг. Чуулган амийн хүчгүй болж байна гэсэн үг. Зүгээр нэг итгэж хүмүүсийн цуглуулдаг, агуулгах, нөхөрлөл болж байна гэсэн үг. Боловсролын салбар хүнд байгаа хүмүүс гомдолдог шүү дээ. Ангаахын салбар хүнд байвал хүмүүс гомдолдог. Улс төрийн салбар ямар байгаа хүмүүс бас гомдолдог. Гэтэ чуулган ямар байгаа хүмүүс гомдлохгүй байгаа байхгүй юу? Чуулган нь хүмүүсийг мөнхийн амьд орох уугүй юу гэдэг шийддэг газар. Тэр чуулган амийн хүчээ алдаж эхлэх юм бол найдвар байхгүй болж байна. Одоо хэрэг сэтгэл дөнгөж нэг хөв дээрээ тогтож ийж дээр нь чуулганууд нь зөвхөн нэм гарагийн агуулга шиг болж хувирах юм бол ямар ч найдваргүй байхгүй бол. Тиймээс бид өөрөө хэрхэн хянаж байгаагаа алхаж байгаагаа яах ёстой цаг болчихжээ. Хянах цаг болчихно гэсэн үг. Тэгээд задраа бодонгоо бид нар бас тийш явж байгаа биш үү гэж жоохон бодож байна. Хэзээ тэгж болохгүй шүү. Амен. Энэ чуулган энэ улсын ирээдүг авч явж байгаа хүний хувьд бид амийн хүчээ алдаж болохгүй шүү. Хүчтэй, зоригтой, идэвхтэй эзнээс болцгоё. Амен. За, энэхүү үргэлжлүүлэн хэрхэн алхаж байгаа хянаараа гэж хэд хэдэн зүйл байгаагийн хамгийн сүүлийнх дээр нь 21 дэх эшлэлээр байсан юм. 21 дэх эшлэл хараадах юм. Агаараа. Тиймээс Христэс имэн нэг нь нөгөөдөө захирагдамаа гэсэн байна. Энэ чуулганд эмх зэгц байх ёстой маа байсан ба. Нэг Христэс имээсэндээ нэг нь нөгөөдөө захирагт. Хэд хэдэн зүйл байгаа юм. Эхнэр нөхрийн талаар ярина, эцэг хүүхдүүдийн талаар ярина, мөн бас боол ба эцдийн талаар ярих бол. Эдгээр хуваан тийм өнөөдөр болохоор юуны талаар ярьж байгаа гэсэн үг үлээ. Эхнэр нөхрийн талаар ярьж байна гэж ойлгож болох нэ гэсэн үг. Ерөнхийдөө таад маань ихэнх нь Христ тэгээд цуглаанд 10 гаруй жил явсан хүмүүс байна. Энэ зэрэг мэдж байгаа илүү гэж бодож. Гэр бүлийг бидний эзэн бурхан бүтээсэн байгаа. Амен. Эзэн гэр бүлийг бүтээсэн. Тиймээс тэр гэр бүл бүтээсэн нэгнийхээ хувьд гэр бүл тандан ийм байх ёстой шүү гэсэн зарчмыг өгсөн байгаа. Тэгээ гэр бүлийг хэрхэн бүтээсэн, бүтээх үед ямар үг хэлэгдэж байсныг хальт ханаадах юм. Бүгдээр 31 дэх ишлэлийг уншнаа. 31. 3. Тиймээс эр хүн эцэг эхийн орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болно. Амен. За энэ үг болохоор Эхлэл ном 2 дугаар бүлгийн 24 дэх ишлэлийг хэлж Паул иш татсан юм байна. Тэ. Өөрөөр хэлбэл бурхан хамгийн анхны Адам Ева хоёр бүтээгээд тэр хоёр хэрхэн гэр бүл болсон. Тэр үгэн дээр энэ үгийг оруулж өгсөн байдаг байна. Гэр бүлийг бурхан бүтээхдээ ямар зашмаар гэр бүлийг бий болохыг хүссэн бэ гэхлээр эхлээд эр хүн голчилж байгааг анзаарж байгаа юм уу? Эр хүн эцэг ихээ нэгдүгээрх нь яана? Орхино гэсэн байна. Орхино. Эр хүн эцэг ихээ орхино. Орхино гэдэг маань яг биеийн хувьд орхино гэдэг үгч байгаа. Оюун санааны хувьд ч мөн бас удирдлагын хувьд ч санхүүгийн хувьд ч тэр орхино гэсэн санаа байна. Нэгт орхино. Орхиод их нэртэйгээ нийлнэ гэж хэлж байна. Энд нийлнэ хоёр дахь нь дагаад орхино гэдэг доогуур зураа 1 тавина. Нийл гэдэг үгэн доогуур зураа 2 гэдэг авах нь шүү дээ. Тэгэхээр их нэртэйгээ нийлнэ гэсэн байна. Дагаад хэлэх нийлэх. Энэ нийлэх гэдэг нь бие махбодын нийлэх талаар ярьж байгаа юм биш юм байна. Анзаарах юм бол цааш нарда хоёул нэг махбод болно гэж хэлж байгаа. Гурав дахь нь нэг махбод болно буюу махбодын хувьд нийлнэ гэсэн үг байна. Тэгвэл өмнөх нь юу гэсэн утгатай гэхлээр нэгт эцэг их орхиод хоёрдугаар нь их нэртэйгээ оюун санааны хувьд, үзэл бодлын хувьд, хараа зорилгын хувьд, дуудлагын хувьд нийлнэ гэсэн утга юм байна.
манайхалж байна юм. Тэгээд үүний дараа 3 дахь чинь хамгийн сүүлд нь бие махбодын хувьд нийлж нэгэн махбод болно гэж хэлж байна гэсэн. Энэ бол бурхан гэр бүлийн бүтээхт анханасаа төлөвлөсөн төлөвлөгөө юм а гэж. Өнөөдөр чи харин энэ байдлын хувьд шал эсрэгээр илэрхийлж байгаа тохиолдол олон байгаа тийм шүү дээ. Юу нийлэх эцэг их орхихгүйгээр эцэг ихийн хамт гэсэн үгээр их нэртэйгээ эхлээд махбодын хувьд нийлээд дараа нь үзэл бодлын хувьд нийлэх гэж явж байгаа нийлэхгүй бол салнаа. Иймэрхүү юм байна. Гэр бүл салалт Монголд өндөр хувьтай явдаг шүү дээ. Тэгээд дархан нэгдсэн биеийн сургуульд Христч гэр бүл зөвлөгөө шинээг нэгдэж байгаа. Тэгсэн чинь өнцөг болон бүрээс бараг 40-50 хүмүүс одоо бүртгэлээ орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэдний хүмүүс бүгдээс нь асууж байгаа ярьцлага хийгээд яагаад сурах гэж байна гэхээр хэрэгцээ байна. Гэр бүлийн хэрэгцээ байна. Хүмүүсийн тал дээр мэдлэгүй учраас юм шүү дээ аргагүй. Юу ярьж байгаа шаардлага. Тийм. Тэгэхээр үзэл бодлын ихлэ нийлээгүй учраас би хотын хувьд нийлчээд үзэл бодлын хувьд нийлээгүй учраас гэр бүл салахтаа юуг салж байгаа гэхээр зан чанар нийлэхгүй байна. Зан чанар нийлэхгүй байгаа шалтгаан их биш. Энэ зарчим нь алдаад байгаа учраас шүү дээ тийм. Ингэж инхүү эзэн гэр бүлийг ийм байдлаар бүтээж байна гэсэн. Бүтээсэн юм а гэсэн юм байна. Ийм гэр бүлийг цогцлоогоос ийм гэр бүлийг бий болгоос хэмээн өрөөж байна. Гэтэ Паул энэ дэлгэхдээ 32 дэж харах юм бол энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. Эхнэр нөхөр юм буюу гэр бүлийн энэхүү нууц бол агуу ч гэсэн гэж Паул яг гэр бүлийн тухай ярьж хахаас гэж байгаас хэлүүгээр Христ ба чуулганы тухай яринга үүнийг гэр бүлд авч хэрэгжүүлж байгаа хэрэг юм а гэсэн утгатай юм байна. Яг үнэндээ Христ ба чуулганы талаар нарийн мэдэх тусам Христ гэж хүний хувьд би гэр бүлээ хэрхэн авч явах ёстой талаар давхар мэдэж болно гэсэн санаа юм байна. За энэ эсвэл дүгнэлт хэсэг шүү гэсэн үг шүү дээ тийм үү? Дахин бүгдээрээ дахин эхнэрүүд хандсан, нөхрүүдэд хандсан үгүүдээ харъя. 22-оос 24 дэх ишлэл хүртэл хамт эхнэрүүдэд хандсан үг байгаа тийм ээ. 22-оос 24. Гураа. Эхнэрүүд эзэнд адил нөхрүүдэд захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүй юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Чуулган Христэд захирагдгийн адил түнчлэн эхнэрүүдээ нөхөртөө бүх талаар захирагд. Амен. Эхнэрүүдэд хандан хэлсэн тушаал нь эхнэрүүдээ нөхөртөө яагаараа захирагдаарай гэж хэлж байгаа. Нөхрүүдтэй захирагдаарай. Заримдаа энэ үгийг сонсож байгаа хүмүүс энэ жоохон гендерийн асуудал яригдж байгаа биш үү гэж ярьдаг хүмүүс байгаа. Эртний Грек, Ромын цаг үед эмэгтэй хүний эрх тийм өндөр байгаагүй нь ойлгомжтой шүү дээ. Эмэгтэй хүнийг бол нэлээд жоохон доод түвшинд хардаг байсан байна. Тэр үзэл санаа үргэлжилж байгаа юм биш үү гэсэн эдэмтийн тайлбар байдаг. Гэтэ тийм биш юм а гэдэг бид ойлгож чадна гэсэн юм байна. Эхнэрүүдийн үн цэнийн тухай ярьж байгаа биш гэдгийг давхан ойлгоорой. Эхнэр захирагдах хэмжээний үн цэнтэй хүн гэсэн үг биш. Зүгээр үүргийн хувьд нь захирагдах хэмжээнд гэр бүл дотор байр эзэлж байгаа юм шүү гэдгийг хэлж өгч байгаа гэсэн утгатай байна. Хэдий захирагдахдаа хүчээр захирагдаарай гэсэн үг байхгүй анзарч болно. Хүдэн чинь сарахтаа 3 удаа адил гэдэг үгийг харж болно. Эдгээрх нь 20 дугаар эшлэгийг хартаа эзэнд адил. Хоёрдугаарх нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил. 3 дугаар 24 дэх эшлэл дээр чуулган Христэд захирагдгийн адил гэж хэлж байгаа. Тэр эзэнд адил захирагдаарай гэх. Өөрөөр хэлбэл эхнэрүүдээ та бүхэн эзэнд захирагдж байгаа шигээ нөхрөөдөө захирагдж байгаа. Энэ захирагдахдаа яг үнэндээ эзэнд бид захирагдахдаа ямар хандлагаар захирагддаг вэ? Амар дургуураа захирагдж байгаа биш үү дээ. Бид эзэн захирагдахдаа хүндлэлтэйгээр, талархалтайгаар надад сайныг өгнө гэсэн итгэлтэйгээр түн захирагддаг. Яг энэ л хандлагаараа нөхрөөддөө захирагдаарай гэж хэлж байгаа гэсэн үг юм аа. Тэр зарим хүмүүс сууж байгаа нөхөр маань эзэн биш шүү дээ. Тийм учраас яаж түүнд эзэн захирагдах юм бэ? 23 дахь эшлэлд тодорхой хэлж өгсөн тийм үү? Яагаад нөхрөөддөө захирагдах ёстой вэ? Шалтгаан нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ юу юм аа? Тэргүүн юм аа гэсэн. Дагд хэлэх үү тэргүүн. Энэ доогоор зураад шалтгаан гэж бичиж байна.
Энэ нь би дахин хэлж байгаа. Энэ үгээр үнцний тухай ярьж байгаа биш. Харин энэ байр суурийн талаар, үйлчлэлийн үүргийн байр суурийн талаар ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Бүгдээр толгой болж болохгүй учраас шүү дээ. Эзэн эрэгтэй хүнийг толгой, нөхрийг нь толгой болгосон юм ба. Тэргүүн болгосон учраас царигдах юмаа гэсэн юм ба. Тэргүүний үүргээ сайн гүйцэтгэж байна уу, үгүй байна уу гэдэг нь хоёр дахь асуудал. Харин нөхөр гэдэг утгаараа эзэн энэ гэр бүлийн тэргүүний хувьд захирагдаарай гэж хэлж байгаа юм. Тийм хүмүүс багасаа ирэж байна. Тэгэхээр хэрв магадгүй бид анханасаа гэр бүл сонгохдоо гэр бүлийг бий болгохдоо энэ эрэгтэй манай гэр бүлийн тэргүүн болно гэдгийг тооцоолон сонгох хэрэгтэй байхгүй юу? Харин анханасаа эхнэр авахдаа ч гэсэн би хүнийг тэргүүн нь болоо дагуулна гэдэг хандлага сонгох хэрэгтэй байна. Би болгоцсныхаа дараа тооцоолох биш гэсэн үг шүү дээ. Ягаад юм хүн царай гаргаад байгаа. Гайгүй шүү дээ. Тэр нөхөр нь эхнэрийнхэн тэргүүн юм аа гэдгийг баталж байгаа жишээ юу гэхээр Адам Евагийн жишээ харж байна. Сайн момодлон бодож имсэг гэдэг гим үлддэг тийм үү? Эзэн орой цэцэрлэг дундуур явхдаа хэнийг хамгийн түрүүнд хайдаг вүлээ? Адам ээ. Адамаа чи хаана байна вэ? Дараа нь чи Адамаа эзэн үү гэдэг. Өөрөөр хэлбэл Яваагаас төрүүлж асууаагүй. Яваа тэнд алдаа гаргасан. Хамгийн дөрөнд эзэн ч гэсэн тэргүүн биш учраас. Тэр гол хариуцлага өрөхгүй байгаа учраас. Гол хариуцлага нь нөхөрд нь байгаа учраас нөхрөөс нь асууж байгаа юм. Хаана байна гэж. Тийм учраас яг үндэ манай гэр бүлийн тэргүүний хувьд гол үүрэг хариуцлага үрж байгаа хүн нь нөхөр юм байна. Тиймээс энэ хүн ийм үүрэгтэй байгаа бол эхнэрүүдээ захирагдаарай. Гэхдээ захирагдахдаа хүчээр албаар биш эзэнт захирагдж байгаа юм шиг тэр л хандлагаараа захирагдаарай гэсэн байна. Дараа нь захирагдах хандлагын талд 24 дэшлээ хэлэхдээ чуулган Христэд захирагдсан адил эхнэрүүдээ нөхрүүдээ бүх талаар захирагдаа. Энэ нь чуулган захирагдж байгаа. Чуулган Христэд захирагдахдаа биеийнхэн толгой учраас захирагдж байгаа. Хүмүүстэй. Яг үндэ чуулган Христэд захирагдах үедээ өөрөө зөв замаар явна шүү дээ. Чуулган хэрэг Христэд захирагдахгүй бол жинхэнэ баларна. Яг энэ хандлагаараа нөхрүүдтэй энэ дэр жоохон өргөн хүрээнд хэлсэн байгаа. Бүх талаар захирагдаарай гэж хэлсэн. Захирагдах тухайд өргөн хүрээтэйгээр бүх талаар захирагдаарай. Тэр нэг бас эзэнд адил захирагдаарай. Чуулган Христэд дуулуурч захирагдсан адил захирагдаарай гэх юм бол ямар хүндлэлтэйгээр, ямар хайр дор, ямар итгэлцэл дотор захирагдах ёстой вэ гэдгийг харуулж өгч байгаа юм. Саналыг байгаа ч тийм. Миний үг биш болохоор бас зоригтой байна. Яг л тийм итгэл сэтгэл дотор захирагдах ёстой гэж хэлж байгаа. Зарим хүмүүс мэдээж асуух болно энэ нөхөр ямар тэргүүн гэдгийг мэдэхгүй байгаа ч тийм гэж. Бид Адам Ева хоёр гим нүгэл үйлснээ дараагаас эмэгтэй хүн төрөхийн зовлон ирснээс гадна нэг юм асуудал ирсэн байдгийг харъя. Эхлэл ном 2-р 4-р бүлгэрөө ороод энийг давхан сонирхолтой авах болоо гэж бодож байна. Эхлэл ном 4-р бүлгэрөө ороод 3-р бүлгэрөө ороод 16 дугаар ишлэлийн сүүлээс хадаа 16-ын 3-16-аас за 16 гарах юм бол өвдөж зовж чи үр хөөхтэй төрүүлнэ. Ир нөхрөө чи ирмэлзэн ирчин чамайг эзэгнэн гэж. Өөрөөр гим нүглээс болоод эхнэр нөхрийн харилцаанд ийм сэв сууж байгаамаа гэдгийг эзэн харуулж байгаа юм. Эхнэр нь нөхрөөсөө ийм хайр тэмүүллийг ирмэлздэг тийм болгож харин нөхөр нь эсрэгээрээ бүдүүн бараг байдлаар захирах гэж эзэгнэх гэж оролдож байгаа энэ харилцаа бий болно гэдгийг харуулсан гэсэн үг байна. Өнөөдөр яг энэний үр дүнг бид тодорхой амсаж байгаа болоо гэж харж байна юм. Өнөөдөр бидний эргэн тойронд ийм гэр бүл зөндөө байгаа учраас. Гэдэг ямар ч эхнэрүүдийн хувьд болохоор тэрхүү бишийн хувьд захирагдах үүрэгтэй байгаа юм байна гэж харж байна. Үүнийг бүгдээр харахтаа
үнцний хувьд биш. Үүргийн хувьд маа гэдгийг дахин санах хэрэгтэй байна. Нэгэн Библийн эрдэмтэн хэлсэн үг байгаа юм. Эхнэрүүдэд хандан захирагдаараа гэдэг энэ үг эхнэрүүдэд хайрладаг нөхөртэй эмэгтэйчүүд хандсан үг юм шиг гэж тайлбарлаж тайлгаруулж ирсэн юм байна. Тэрийг одоо цааш нь харах болно. Нөхрүүдэд хандсан үг яг үүндээ бүр илүү байгаа. 25 дугаар эшлэлээс хамт харъя. 25 3. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрлаа. Амен. Нөхрүүдэд хандсан үг байх нь тийм үү? Христ чуулганыг хайрлаад өөрийгөө өгсөний адил. Хэрэг Паул чуулган ба Христийг холбож ярьж байгаа. Тэр хоёрыг ярингаа гэр бүлийн харилцаа ярьж байгаа юм. Хичнээн гоё үг байна. Нөхрүүдээ өөрийгөө өгснээ адил эхнэрээ хайрлаарай. Тэгэхээр эхнэрүүдэд гомдлохгүй болж байгаа шүү дээ тийм. За ийм нөхөрт бол захирагдаад байлгүй явах вэ гэж бодно тийм шүү дээ. Бүр бүх талаар гэсэн яг зөв бүх талаар захирагдалгүй явах вэ гэж бодно. Яг л ийм байгаасаа гэж эзэн хүсэж байгаа юм байхгүй. Яг үндэ тэр нөхрийн эхнэрээ хайрлах хайр хаанаас гарч байгаа вэ гэхээр Христ чуулганыг хайрласандаа өөрийгөө өгсөн юма гэдгийг мэдэж итгэж хүлээн авах үед гарч ирж байгаа агапе хайр юм аахгүй. Тэрнээс шин өөрөө хайрл гэсэн шууд автоматар тулгаж байгаа юм биш юм аа. Тэгэхээр Христ итгэгч энэ эмэгтэйчүүд их боломж байгаа байхгүй. Бүдүүн баг ирчүүдийг Христэд итгүүлэх юм бол хичнээн гоё болох байна. Ядаглаад нэг ийм үг уншдаг болж байгаа шин. Чуулган хичнээн энэ нийгмийн дотор байгаа асуудлыг шийдэж өгч чадах лээ. Тэр нэг яахгүй гэр бүлийн асуудал аа. Христ итгээд гэр бүлийн зөв тийшээгээ орсон зөндөө олон хүмүүсийн гэрчлэлийг бид мэдэн шүү дээ. Юу энийг тийм болгож байгаа гэхээр эзний үг учраас тийм шүү дээ. Нөхрүүдээ эхнэрүүдийг хайрлаарай. Ямар хэмжээгээр, ямар адил өөрийгөө өгсөний адил. Христ өөрийгөө өгсөний адил. Тэр үйлдэл цагламайг бодох бүрдээ тэр хэмжээгээр эхнэрээ хайрлах ёстойгоо бодно гэсэн үг байхгүй. Хэрвээ тэр хүний итгэл эр нөхрийн итгэл унаж эхлэвэл дагаад эхнэрээ хайрлах хайр унаж эхэлнэ. Тийм учраас байг чуулганд яваарай гэхээс харахгүй байгаа шүү. Тиймээс бид энэ Христийг хайрыг хэрэгжүүлдэг юм байна. Цаашаа эхнэрээ тэгэн байдал хайрлаарай. 26 дугаар эшлэл дээрээс хараад байна. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб үржлээсгүй эсвэл аливаа ийм юмгүй харин ариун гим зэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарч чуулган болгон гэсэн юм аа билээ. Тиймээс нөхрүүдч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Аамен. Хоёрдугаар нь Христ чуулганы төлөө. Өөрөлд Христ чуулганы юу учраас? Тэргэн учраас. Өөрийнхөө биеийн төлөө юу хийсэн бэ гэдгийг харж байгаа юм тийм үү? Тэр загламайд өөрийгөө өгснөөс гадна тэр чуулганыг гим зэмгүй ариун алдар чуулган болон өөрийнхөө өмнө байлгахыг хүссэн. Яг л үүний хадлаар нөхрүүдэд хандаа хэлэхдээ одоо жоохон өөр харагдаж байгаа. Эхнийх нь Христ өөрийгөө өгсөний адил хайрлах гэсэн бол хоёрдугаарх нь эхний Христ өөрийгөө өгсөний адил гэдэг доогоор зураад 1 гэж бичих юм тийм үү? 28 дугаар шил дээр одоо өөрийн бие адил хайрлах гэсэн байна. Доогоор зураад 2 гэж бичих юм тийм үү? Эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой маа. Христ чуулган төлөө өөрийгөө өгсөний адил байсан бол хоёрдугаарх нь Христ чуулганы төлөө энэ гайхамшигтай ажлыг хийсэн. Өөрийнхөө биеийн төлөө гайхамшигтай ажил хийсний адил өөрийн бие адил эхнэрээ хайрлаарай. Христ өөрийгөө өгсөний адил хайрл гэдэг үгийг сонсох үед жоох хүн тусч магадгүй ч. Харин өөрийн бие адил хайрл гэхэд арай жоохон ойрхон тусч байгаа. Ягаад эхнэрхөр хоёр нэгэн махбод болсон учраас шүү дээ. Цаашид эхнэрээ хайрладаг нь хэнийг хайрлаж байгаатай адилхан гэсэн үг лээ. Өөрийгөө хайрлаж байгаа адил. Эхнэрээ хайрлахгүй байгаа нь хэнийг хайрлахгүй байгаатай адил. Өөрийгөө хайрлахгүй байгаатай адил. Эхнэрээсээ салж ийн гэдэг маань
өөрийгөө хувааж байгаатай адил болно гэсэн үг. Манай ээж нь өөрийн бие адил хайрлах арай ойрхон тусч байгаа ч гэдэг тийм. Христ чуулганыг өөрийн бие адил. Тэгэхдээ хайрл гэдэг энэ үг маань их тодорхойгүй учраас заримдаа хүмүүс өөрийн дураар хайрладаг үе тохиолдол байна. Би хамаа хайрлаж байгаа. Хэдэн хүндээ ихнэр нь хайр ерөөсөө мэдрэхгүй байна. Яг л нөхөр өөрийнхөө хайрлаж иж болно гэсэн. Нөхрийн хайр юу вэ? Зарим хайрын таван хил гэдэг шүү дээ. Зарим нөхрийн эмэгтэй хүний хайрын хил нь бэлэг авах байдаг бол нөхрийнх нь хамт байж үйлчлэх. Тэгэхээр амар хэцүү байна. Манай Юнжи багш тэгээд их хэцүү байдаг байсан шүү дээ. Юнжи багш нөхрөөсөө бэлэг хүсээд идэг гэсэн. Нөхөр нь гээд зүгээр нэг үйлчлэхтэй хайраа илэрхийлдэг. Яа тэгээд төлөвсөн хүмүүс учраас ойлгож л байгаа юм л да. Жогон юм хийгээд гүгээд ахаар нь над хайраа илэрхийлж байна гэж ойлгож л байгаа юм л да. Гэхдээ л жог хэцүү байгаа юм шиг байна. Яг үүндээ хайрлах гэдэг үгийг үргэлжлүүл ялч бал маш гоё илэрхийлсэн 29-р эшлэл дээр энэ байна. 29-р эшлэл 3. Учир нь хинч хизээж өөрийн бие махбодыг үзэн яддаг. Харин тижээж халамжилт. Христ мөн чуулганд инхүү ханддаг. Амен. Хайр гэдэг үг арай жоо өөрөөр илэрхийлэхдээ хоёр үгээр илэрхийлсэн байна. Нэгдүгээрх нь тижээ. Юм уу? Хоёрдугаарх нь халамжил гэж хэлж байгаа. Одоо хайр гэдэг үг ойлгомжтой болж байгаа. Хайр гэдэг үгийг маш бодтойгоор харуулж байгаа. Нэгдүгээрх нь тижээ юм байна. Эхнэрээ тижээ. Хоёрдугаарх нь халамжил юм байна. Тижээ гэдэг бол өгөх ёстой зүйлийг өгж байгаа хэрэг бол халамжил гэдэг маань ажиглаж байгаа байдлаас гарч ирж байгаа зүйл юм байна шүү дээ. Тэгмэл яг үүндээ бид хайр гэдэг үгийг бас энэ утгаар ерөнхийд нь ойлгвол их гоё юм шиг байна. Ер нь хайр гэдэг үгийг ойлгохдоо би чамд хайртай шүү гэж хэлэхдээ би чамайг яана тижээх болно би чамайг халамжлах болно гэж хэлж байна гэж их ойлгомжтой байна. Яг үүндээ бид хүүхдүүдэд хайртай яг хүүхдүүд яг л энэ зүйлийг хийж байгаа шүү дээ тийм үстэй. Бид хижээж байгаа бас халамжилж байгаа. Бид чуулганд хайртай гэхдээ яг ингэх хэрэгтэй байна. Бид эзэнд хайртай гэж хэлэхдээ ч гэсэн яг инхүү хийх хэрэгтэй байна. Эзэнд хайртай гэж хийх үедээ эзний чуулганыг тийхүү хижээж халамжлах хэрэгтэй болж байгаа юм. Шинэ гоё юм уу? Учир нь бид түүний эргэтнүүд юм аа гэж учир нь хэлсэн. Эзэн яг өөрийнхөө биеийг бас тижээж халамжилдаг. Тийхүү халамжлаарай гэж хэлсэн байна. Тэгээд дүгнээ тэгээ хэрвээ бид нөхрөөсөө яг нөхрийн шаардлагыг хүсээд эхнэрийн шаардлагыг хүсэх юм бол асуудалтай болно шүү дээ, тийм ээ. Харин бид зөвхөн өөрсдийнхөө хүүргийг гүйцэтгэх нэ, тийм үү? Хамгийн чухал зүйл нь Христ ба чуулганы талаар ярьж байгаа юм. Христ чуулганыг хайрлахдаа юу хийсэн? Чуулган Христэд хэрхэн ханддаг. Үргэлж үүнийг ойлгооч. Үргэлж үүнийг хараанаасаа битгий холдуулаач. Тийм үү? Энэ зүйлийг баримга яг энэ хандлагаар би биндээ тийхүү хандаач гэж хэлж байгаа. Мэдээж аль нэг тал нь Христ гэж байх юм бол бид энийг үгийг хэрэгжүүлэхэд бүрэн дүүрэн байж чадахгүй учраас жоохон амаргүй байх бах. Гэхдээ бид өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадна шүү дээ ядаж. Харин нөгөө тал нь нөгөө хүн маань үүрийг гүйцэтгэж чадахгүйсэн ч үүрийг гүйцэтгэх хүртэл энэ бол бидний үүрэх ёстой загалмай болж байгаа шүү дээ. Үгүй эмэгтэйд эхнэрүүдэд хандан хэлсэн байгаа. Эхнэрүүдээ нөхрөөдөө ягаараа зарагдаарай. Ямар адил? Эзэнд адил нөгөөх нь чуулган Христэд заграгддгийн адил. За надад тогтоогоогүй байна. Эхнэрүүдээ нөхрөдөө зарагдаарай. Хинд адил? Эзэнд адил? Чуулган Христэд заграгддгийн адил. Яагаад зарагдах ёстой вэ? Христэд чуулганы тэргүүн байдгийн адил нөхрөө нь эхнийхээ тэргүүн учраас юм аа гэсэн байна. Үн цэний асуудал биш, үүргийн асуудал гэдэг ойлгож байгаа тийм үү? Харин нөхрүүд хандан жоохон хүнд үг хэлсэн тийм үү? Нөхрүүдээ эхнэрээ хайрл. Эхнийхэн юу адил? Христ чуулганыг хайрлахдаа өөрийгөө өгснээ адил.
Хоёрдугаарх нь өөрийн бие мэд хайрлал. Өөрийн бие адил. Христ чуулганыг өөрийн бие адил хайрладаг шиг тийхүү хайрлаарай гэсэн байна. Хайрлахдаа тодорхойлсон юм уу? Тэжээ халамжлаарай гэсэн байна. Тэжээж халамжлаарай гэсэн байна. Тэгээд ерөнхийдөө бидний хувьд ийм бүдэг баарг амьдралын хэм маягтай байсан бол бид сургал хэрэгтэй асуудал шүү дээ. Энэ үгийг бид амьдрал дээр хэрэгжүүлээд ямар ч гэр бүл бидний дунд орж ирсэн. Бид энэ үгийг хэлж чаддаг, бас давхар харуулж чаддаг. Тийм амьдралын хэм маягтай байх хэрэгтэй учраас тийм байгаасаа гэж яриад байна. Амен.